Сайн байцгаана өрх мөндөд үзэгчдээ үзэгч таны санхүүгийн боловсрол зориулсан боломж сонголт нэвтрүүлгийн шин дугаар танд хүрч байна. 1990 оны эхээр социалист гэгдэх олон орнуудад нийгэм эдийн засгийн өөрчлөлт байгуулалт явагдсанаар манай улс нэгэн адил төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас татгалзаж зах зээлийн эдийн засаг руу шилжих түүх үеийг эхлүүлсэн. Энэ үеийн тулгамдсан асуудлын нэг нь төрийн өмчийг хувьчлах асуудал байсан юм а. Эдийн засагт анхаараа ноёрхсон төрийн өмчийг хувьчилж, хувийн секторыг бий болгохгүйгээр зах зээлийн механизм үйлчлэх болцоогүй байсан. Өмчийг хувьчлах үйл явцаас үүдэн манай улсад үн цаасны зах зээлийн үндэс суурь бий болсон төвхтэй. Судлаачид Монгол улсын үн цаасны зах зээлийн хөгжлийг 3 үе шаттайгаар авч үздэг. Хөгжлийн эхний үе шат 1990-ээс 95 онд үргэлжилсэн. 1990 онд үндсэн хууль болон иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, иргэдийн хувийн өмчийг албан ёсоор зөвшөөрсөн юм. Ийхүү эрхийн бичгээр үн төлбөргүй хувьчлах аргыг сонгосон нь нэг талаас өмч өвчлөлийг хурдан шуурхай хэрэгжүүлэх замаар хувийн секторын эдийн засгт гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байсан юм. Нөгөө талаас хувьчлагдсан үйлдвэрийн газрын хувьцааг худалдан авах чадвартай хүн ам цөөн нийгмийн баялаг нь бүх хүмүүсийн хөдөлмөр зүтгэлээр бүтээгдсэн учраас хүн бүрт адил 10,000 төгрөгийн ваучер олгосон юм. Үүний 7,000 төгрөгийн цэгэр тасалбар, нэг бүр нь 100 төгрөгийн үн бүхий 70 хувьцаа, 3,000 төгрөгийн ягаан тасалбар тарааж байлаа. Тухайн үед ажиллаж байсан улсын үйлдвэр аж ахуйн газруудыг хувьцаат компани болгосноор иргэд хөрөнгө оруулалтын бичгээрээ хувьцаа худалдан авч тэдгээрийн хувь нийлүүлэгчид болсон юм. Улмаар 1992 онд Монголын хөрөнгийн биржийг байгуулж, 1992 оны 2 дугаар сарын 7-нд Монголын хөрөнгийн бирж дээр хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр улсын өмчийг хувьчлах анхны арилжаа явагдсан. Үнэт цаасны зах зээлийн анхны арилжаагаар 8.3 тэрбум төгрөгийн үн бүхий 96.4 сая хувьцааг эзэмшигч хөрөнгийн зах зээлийн хэрэглэгчид болж 476 улсын болон хоршоотлолын үйлдвэрийн газрын хөрөнгийг тоолж хувьцаат компани болгон зохион байгуулснаар үнэт цаасны зах зээлийн үндсэн бүтээгдэхүүн болох 470 хувьцаат компани хувьцаа хөрөнгийн биржид бүртгэллээ. Ийхүү Монгол улсын үнэт цаасны зах зээлийн хөгжлийн үндэс суурь амжилттай бүрэлдэн тогтсон юм. 91 оны өмч хувьчлалын дараа маш том нийгэмд бий болсон нэг том давалгаа бол хувийн өмч тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол иргэд өмчтэй байж болно гэсэн энэ хуулиар хүлээн зөвшөөрсөн байж байгаа. Тэр үед үнд цаасны хороо энийг чинь зохион байгуулж тэр хувьцаат компанид хөрөнгийн улсуудыг оруулаад тэгээ хувьцаа эзэмшиж болгоод тэгээд дараа нь 95 оноос хойш нөгөө чи хувьцаа эзэмшчихлээ би ард иргэд маань хувьцаа эзэмшиж болчихтойгоо зэрэг яг хоорондоо арилж ялаад тэгээд нэг нь бөөгн рүүс мах импексийг хэн байдгийг апо хэн байдгийг дэлхийн нийтэд бол 400-500 жилийн түүхтэй энэ сонгодог зах зээл үн цасны зах зээл нь иргэн өөрөө хүссэн компанийн хувьцааг чөлөөтэй худалдаж аваад хөрөнгө оруулалт хийгээд түүнээс өрөө гүйж ашгаа хүртээд урт болон богино хугацаанд хөрөнгө оруулахын боломжийг олгодгоор маш том даваа талтай байдаг. Тэр үеийн социалист орнууд ихэнх нь ийм аргаар өөр ямар арга байх юм. Эдний янз янзын аргыг бодож үзээд л ингэж байна. Манай улсад 1995 оны 8 сараас үн цаасны 2 дахь зах зээлийн үйл ажиллагаа эхэлсэн гэж үздэг. Анх дахь зах зээлд хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг хувьцаа болгосон бол 2 дахь зах зээлд хувьцааг мөнгө болгох хувьцаа эзэмшигчид өөр хоорондоо хувьцааг худалдан борлуулах үйл ажиллагаа явагдсан. Харин хөгжлийн 3 дахь шат нь 2005 оноос эхэлсэн. 2005 онд Монгол шилтгэлийн хувьцаат компани анх удаага Монголын хөрөнгийн биржид бүртгүүлж нийт 44,792 ширхэг хувьцаа гаргаснаар дараагийн компаниуд хувьцаагаа үн цаасны зах зээлд нийлүүлэх болсон юм а. Энэ нь үн цаасны зах зээлийн хөгжилд чухал түлхэц болсон юм а. Хөрөнгийн зах зээлийн статистик үзүүлэлтийг харвал Монголын хөрөнгийн биржид 2005 онд 2.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа хийгдэж байсан бол 2010 онд 62.9 тэрбум төгрөг, 2012 онд хамгийн өндөр дүнтэй буюу 144.7 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй арилжаа хийгдсэн бол өнгөрсөн оны эцэст 24.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа хийгджээ. Харин хувьцааны тоог ширхгээр навч үзвэл 2005 онд 25.9 сая ширхэг, 2008 онд буюу хамгийн өндөр 170.1 сая ширхэг, 2012 онд 133.8 сая ширхэг хувьцаа арилжаалагдсан бол өнгөрсөн онд 51.7 сая ширхэг хувьцаа арилжаалагджээ. Зах зээлийн үнэлгээг харвал 2005 онд 56 тэрбум төгрөг, 2011 онд 2.1 их найд төгрөг. Өнгөрсөн оны эцэст зах зээлийн нийт үнэлгээ 1 их найд 374 тэрбум төгрөгт хүрсэн байна.
2005 оноос хойш нийт 14 аж ахуй нэгж шинээр үнэт цаас гаргаж нийтдээ 58.6 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн байна. Тухайлбал Ремикон компани 20 тэрбум төгрөг, Туул сонгон усны нөөц компани 13 тэрбум, Женко тур бюро 8 тэрбум, Хөхган компани 3 тэрбум төгрөгийн хөрөнгийг үнэт цаас гаргах замаар босгож чаджээ. Хөрөнгийн зах зээл дээр нээлттэй компаниар хөрөнгийн биржид бүртгэлтэй бус ХХК-гийн хооронд асар том ялгаа. За нэгдүгээрт юу байна вэ гэхээр за нэгдүгээрт энэ компанийн хувьд ил тод байдлаа тодорхойлж байгаа тийм. Хамгийн түрүүн за энийг бол бүгдээрээ л ярьдаг. Ил тод байдал. Энэ ил тод байдал гэдэг нь юу юм бэ гэхээр хөрөнгө оруулагчид итгэлцэл бий болно гэж. Өөрөөр хэлбэл би хин бэ гэдгийг. Одоо би 15 жил 20 жил бизнес эрхэлсэн хүн байлаа гэхэд би бол хөрөнгө оруулагчдын бизнес эрхлэгчдийн итгэлийг даах чадвартай гэдгээ хөрөнгийн бирж дээр гарч ирснээр нотолдог. Яагаад гэвэл тэрний бүх тайлан үйл ажиллагааны мэдээ олон нийтэд нээлттэй болж байгаа учраас энэ бол жинхэнэ бизнесмен удирдах мөн үсгийг бол тэндээс л олж харах болцоод. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани тоог харвал 2005 онд 392, 2010 онд 336. Харин өнгөрсөн оны эцэс болон энэ оны эхний улирлын байдлаар 237 компани бүртгэлтэй байна. Аж ахуй нэгжүүд нийтэд санал болгох замаар хувьцаа гаргаж нэмэлт санхүүжилт татах нь компанийн хувьд урт хугацааны хямд санхүүгийн их усвэртэй болох боломжийг бий болгодог. Өнөөдрийн байдлаар манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьд өөрсдийн санхүүгийн дутагдлаа арилжааны банкны богино хугацаат зээлээр шийдэж ирсэн юм. Хөрөнгийн биржид бүртгүүлж хувьцаа гаргах нь урт хугацааны хямд их усвэрийг татах боломжийг олгодог. Ингэснээр өөрсдийн үйл ажиллагааг өргөжүүлэх, шин төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бий болох давуу талтай. Түүнээс гадна ажлын байр бий болох, нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоодын иргэдийн хуримтлалыг тархан байршуулах, мөн гаднаас орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэх зэрэг эдийн засагт ач холбогдолтой юм. Манай улсад байдаг нийтлэг практик бол тодорхой хуримтлал бүхий иргэд өөрийнх нь хуримтлалыг одоо хадгаламж хэлбэрээр байршуулдаг, үйл хөдлөх хэлбэрээр байршуулдаг тийм тогтолцоо бол байсаар ирсэн. Хөрөнгийн зах зээл дээр компаниуд нэмж хувьцаа гаргаснаар тухайн одоо хөрөнгө оруулагч иргэд өөрийнхөө хуримтлалыг одоо тэр хувьцаа худалдан авах замаар өөр санхүүгийн бүтээгдэхүүн хэрэгсэлд байршуулах тийм боломж нэгж байгаа. Тэр ХХК бол тухайн хэдэн хүн юм уу нэг хүн л удирдах явж шít. Түүцтэй тэр чин компани засаглал талаасаа, хяналт тавих талаасаа, хоёрдугаар ерөнхий масс хөрөнгө хоригдлуулах талаасаа нээлттэй компани ч бол аюул ашигтай. Талхны үйлдвэр гэдээ бодъё л. Нэг талхны үйлдвэр хувьцаагаа олон нийт саналгад илүү олон талах тийм ээ одоо зах зээл дээр өсөлж байгаа бусад компаниудаас тасрахын тулд шаардлагатай хөрөнгө олон нийтээс татаад тэгээ бизнесээ явуулж байна. Гэтэл би тэр компани хувьцаа эзэмших, талхны үйлдвэр хувьцаа эзэмшигч байна шүү. Тэгэхээр би яах вэ гэхээр зэрэг дэлгүүрийн лангуун дээр байгаа олон талхнаас 10 төрлийн талхнаас аль талхын төлөх байхыг бодох уу? Мэдээж өөрийнх нь компани тийм ээ. Нэг найздаа тэр их сайн байлээ гэдгийг сурталж ойлгодог ийм сэтгэлгээ бий болох юм бол эндээс л хөгжил эхэлнэ. Яагаад гэвэл нэг талх худалдаж авсны төлөө 5 төгрөг нь таны хувьцаанд шингэдэг, ашиг болж эргээд хүмсүүддээ хүрдэг энэ механизм байх юм бол бизнес явна. Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд үйлдвэр аж ахуй нэгжийн хувьд үндсэн хөрөнгөө шинжлэх, үйлдвэрлэлээ хөгжүүлэх, зах зээлд эзлэх байр сууриа бэхжүүлэхэд шаардлагадах бэлэн мөнгө байнга дутагддаг. Энэ хөрөнгийг компани өөрийн үйл ажиллагааны ашиг, банкны зээл зэрэг их усруудаар олж авдагч. Энэ нь байнга хязгаарлагдмал байдаг юм. Тиймээс компани шаардлагатай хөрөнгийн их усрыг үнцаас гаргах замаар олж авах нь өгөөж өндөр эрсдэл багтаа байдаг юм. Үүнийг ч нэгт хувьцаат компаниар та бүхэнд жишээлье. Малын тэжээл борлуулах чиглэлээр үйл ажиллагаа 2008 онд эхлүүлж байсан Бенсек компанийн хувьд 2011 оноос малын эм бэлтгэл борлуулах зөвшөөрөл авч малын эм бэлтгэл борлуулах салбарт хөл тавьжээ. Бенсек компани үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэх, өөрсдийн гол зах зээл болох сум багийн малын эмч болон малчтад өөрийн компанийн хувьцааг эзэмшүүлэхийн тулд 2014 онд Баян хайрхан хувьцаат компанитай нэгдэн хувьцаат компани болжээ. Өөрийнхөө санхүүгийн боломжинд өмнөх байсан боломжиндаа тулгуурлаад 257 аж ахуй нэгжээс л ерөөсөө дээш гарч үзээгүй.
байгаа. Одоо ингээ хөрөнгө татснараа бид нар магадгүй энэ 250, 300, 400 аж ахуйн нэгжийн одоо бүтэн жилийн хэрэглээг хангах тийм ээ. Бүтээгдэхүүнийг одоо татаж оруулж ирж тэгээ нийлүүлж сервис үзүүлэх ийм боломжтой нэгдэж байгаа байхгүй юу. Энэ зүйлрүүл энэ одоо үнд цаас гаргаж татж байгаа нэг манай компани ач холбогдол бол эндээ байгаад байгаа. За эргүүлээд манайхаас худалдаж авж байгаа үнд цаас худалдаж авж байгаа энэ мал эмнэлгүүд малчтын хувьд бол ямар ач холбогдолтой зүйл вэ гэхээр эргүүлээд за малчтын хувьд ярихад бол малчд бол одоо нэг малчин өрхөл жилдээ заавалчгүй мал эмнэлгийн үйлчлэгэнд хамрагдаж байгаа. Энэ мал эмнэлгийн үйлчлэгэнд хамрагдахад бол мэдээж хэрэг нэг малын юм байж ич мал эмнэлгийн үйлчлэгэнд хамрагдсан. За тэгэхээр энэ малын юм бол мал эмчээс худалдаж авдаг. Өөрөөр хэлбэл нэг малчин өрхөл тодорхой хэмжээний зардлага жилдээ бол заавалчгүй мал эмнэлгийн үйлчлэгэнд гаргадаг. Энэ зардлаасаа эргүүлээд одоо манай компани хувьцаа эзэмшигч байлаа гэж үзэхэд бол манай компани тодорхой хэмжээний ашиг орлоготой ажиллаа, ногдлоо шиг мэдээж хэрэг хуваарлдаг хувьцаат компаниуд гэснээр нэг ширхэг хувьцаанд хэдэн төгрөг өгөх нь тийм ээ. Эргүүлээд нөгөө зардлаасаа нөгөө малчин маань дахиад орлого олох ийм боломж нь бас нэгдэж өгч байгаа даваа талтай. Хөрөнгө оруулсан итгэлийг даасан нээлттэй компани байх юм бол хөрөнгө босгоно гэдэг бол өөрөө асуудал биш юм а гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд бид нарт нэг зүйл нь хөрөнгө нээлттэй компани босгоно гэдэг нь ганцхан тийм ээ. Өмнө би миний хоёр хүний миний гэр бүлийн асуудал байсан бол одоо асар олон хүний асуудал болж байгаа учраас нэр хүндээ бизнесийн нэр хүндээ ил тод байдлаар хамгийн нэгдүгээр чухал байх ёстой гэсэн ийм зарчим байж байгаа. Хаалттай компани нээлттэй олон нийтийн компани болж өөрчлөгдсөнөөр олон нийтэд үнэт цаас санал болгох замаар хөрөнгө босгох, нэмэлт хувьцаа, компани, бонд, гадаадын хөрөнгийн биржилд давхар бүртгүүлэх, мөн хадгаламжийн бичиг гаргах зэрэг хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгоход хялбар болох, гадаад дотоодын хөрөнгө оруулагч нарыг татах, тэдэнтэй хамтран ажиллахад хялбар болохоос гадна тухайн компани олон нийтэд танигдах, ингэснээр компани бүтээгдэхүүн үйлчлэгээний нэр хүнд өсөх, удирдлагын багаа сайжруулах, үйл ажиллагааны эрсдэл буурах, хувьцаагаа барьцаалж банкнаас зээл авах зэрэг олон боломжийг бий болгодог. Одоо манайхан бол үнд цаасны зах зээл 5%, банк 95% нэг хотлоо яриад байгаа байхгүй юу? Энэ чинь үнд цаас тэр компаниудын хувьцааг үндээд үзэх юм бол 20 орчим хувь байгаа. 20 гаруй хувь байгаа үнд цаасны зах зээл дээр. Тэгээ тэрийг нэг 50% ядаж болгочих юм бол банктай өрсөлдөд мөнгө улсууд тэрийг хийгээд тэгээд банкны хүүч буун хөрөнгө хуримтлж нэмэгдэнэ. Манайх бол хүн ам зөөтэй, хуримтлал багтай юу үнд цаасны зах зээлд оруулах нь байтугай ийм одоо нөхцөлд хэдэн жил явсан. Одоо бол эн чинь хуримтлалтай зах зээлийн хөл гараа олоод цаашаа хөгжих одоо бүрэн бололцоод. Аливаа улсын хөрөнгөний зах зээлийн хөгжил улс орны хөгжилд чухал нөлөөтэйг Америк нэгдсэн улс бүгд найрамдах Солонгос улсын жишээнээс харж болох юм. Бүгд найрамдах Солонгос улсад 1976 онд үнэт цаас болон биржийг хянах санхүүгийн үйлчилгээний хороо байгуулагджээ. Солонгосын хөрөнгөний бирж үүсэн байгуулагдсанаас хойш үнэт цаасны зах зээл нь хурдтай хөгжиж байгаа юм. Үүнийг дагаад бүгд найрамдах Солонгос улсын эдийн засаг сайжирч Азийн санхүүгийн хямралыг амжилттай давсан. Өнөөдөр бүгд найрамдах Солонгос улсын эдийн засаг дэлхийд 8-д, Азид 3-т орж байгаа. Мөн Солонгос улсын хөрөнгөний бирж нь дэлхийн шилдэг 10 хөрөнгөний биржийн жагсаалтанд багтдаг юм. 2009 онд хөрөнгө оруулалт санхүүгийн үйлчлэгээний тухай хууль батлагдсанаар хөрөнгөний зах зээлийн эрх зүйн орчин таатай болж гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах гол хүчин зүйлийг бүрдүүлж ингэснээр эдийн засгийн хөгжилд ч мөн нөлөөлсөн байна. Бүгд найрамдах Солонгос улсын санхүүгийн байгууллагуудын нийт актив нь жил болгон өссөн дүнтэй байгаа бөгөөд 2013 оны жилийн эцэст 5720 тэрлион вон байгаа нь өмнөх онтой харьцуулахад 5.7%-аар буюу 307 тэрлион воноор өссөн байна. Гадаадын хөрөнгө оруулагчид нь 2013 онд санхүүгийн хэрэгслүүдээс нийт хөрөнгө оруулалтынхаа 39.1%-ийг хувьцаанд, 23.2%-ийг бондод оруулсан байна. Үүнээс харахад гадаадын хөрөнгө оруулагчид нь дээрх санхүүгийн хэрэгслүүдэд илүү хөрөнгө оруулдаг болох нь харагдаж байна. Солонгос улсын хөрөнгөний зах зээл хөгжих гол төлхөр нь IPO байсан юм. Өнөөдөр бүгд найрамдах Солонгос улсын хөрөнгөний бирж дээрх бүртгэлтэй 763 компани байна.
Өнөөдөр манай улсын санхүүгийн зах зээлийн 90% нь банкны салбар. За үлдсэн хувийг нь хөрөнгийн зах зээл даатгал эзэлдэг гэх тоон үзүүлэлт байдаг. За гэсэн ч банкны зээл зогсвол эдийн засаг зогсох аюул энэ бүтцээс харагдаж байна. За иймээс санхүүгийн зах зээл дэх хөрөнгийн зах зээлийн оролцоог нэмэгдүүлэх нь санхүүгийн хямралаас сэргийлэх нэг гарц юм а. Хөрөнгийн зах зээлийн хөгжил нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг бий болгодог. За энэ чүүднээс санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэл олон арга хэмжээг авч ажиллаж байна. Өнөөдөр манай Монгол улсын үнцаасны зах зээл яг бүгд нь авч үзэх юм бол энд зөвхөн засгийн газрын бонд арилжаалагдж байна. Тэр урд өмнө одоо үүсээд өнөөдрийг хүртэл хөгжөөд ирсэн зах дээр маань 237 компани хувьцаа идэвхтэй арилжаалагдж байх ёстой. Харамсалтай нь өнөөдөр манай одоо бүртгэлтэй байгаа нийт компаниудын арилжаалагдахаар бүртгэгдсэн үнцаас буюу хувьцааны 2% нь идэвхтэй арилжаалагдж байгаа. Тэгэхээр санхүүгийн зохицуулах хорооны хувьд энэ зах дээр арилжаалагддаг идэвхтэй ийм санхүүгийн бүтээгдэхүүн буюу одоо хувьцааг бий болгож гаргах нь бидний хамгийн том зорилго байгаа. Томоохон одоо хийх компаниудын хувьцаат компани болохтой холбоотой нэг асуудал нь бол татрын орчин таатай байх ёстой байдаг. За ийм учраас татрын орчийг таатай байлгах үүднээс за аж ахуйн нэгжийн орлогын албан дотор болон хувь хүний орлогын албан дотрын хуульд холбоотой өөрчлөлт оруулах саналыг бол бид нар боловсруулад байна. За 2020 он хүртэл хөгжүүлэх стратегийн баримтчийг бас боловсруулад байна. Энэхүү баримтчүүдтэй за холбогдох татвар болон бусад орчныг сайжруулахтай холбоотой ажлууд бас тусгагдаа явж байгаа. Шинээр хөрөх чадвар сайтай хувьцаануудыг энэ зах руу гаргах тал дээр зохицуулахаар маш их одоо эрчимтэй ажиллаж байна. Улсын их хурлын 2013 оны 41-р тогтоолоор одоо ашигт малтмалын тухай хуульд заасан стратегийн орд эзэмшигч компаниудын хувьцааны 10%-ийг нь бирж дээр арилжааж одоо энэ хувьцааны хөрөх чадварыг сайжруулах гэсэн энэ зорилгыг хэрэгжүүлэх хүрээнд бид нар өнөөдөр Эрдэнэс MBL компанитай хамтарч компани тус болгон дээр ямар арга хэмжээ авч энэ компаниудын үн цэнийг нэмэгдүүлж хувьцааг нь гаргахад бэлтгэх вэ гэдэг энэ ажлыг хийж байна. За тухайн одоо хувьцаа эзэмшигч болон аж ахуйн нэгж хувьцаа худалдан борлуулснаас орсон ашигын орлого байдаг. За тэрхүү орлогот бол хөнгөлт үзүүлэх асуудал орж ирж байгаа. Нөгөөтэйгөр ногдол ашиг болон ногдол хувийн мөнгийг татвараас чөлөөлөх ийм асуудал орж ирж байгаа маа. Тэгэхээр энэхүү татварын чөлөөлтүүдийг авч хэрэгжүүлснээр хөрөнгөний зах зээлд хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах хувьцаат компани болох сонирхолтой компаниудын тоо бас боломж бүрдэх юм. Иргэд бол одоо өөрөө хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргах боломжгүй болвол хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж одоо хувьцаат компаниуд шинээр хувьцаа гаргаж байгаа компаниудад хөрөнгө оруулах боломжтой. Хөрөнгө оруулалтын сан нь болохоор мэрэгжлийн менежментийн компаниар удирдуулсан ийм одоо бүтэц байгаа. Энэ нь бол цаашдаа иргэдийн хөрөнгийг бол эрсдэл багтаагаар илүү найдвартай мэрэгжлийн түвшинд удирдах ийм боломж олцоод манай зах зээл дээр нэгж байгаа. Үүнтэй холбоотойгоор нэмж үнцаас гаргах компаниуд бол хөрөнгө оруулалтын сандныг хандах асуудал байна. Иргэдтэй шууд харилцаж холбогдох асуудлууд бол байдаг. Иймд бол одоо нэмж үнцаас гаргахад санхүүжилтийн их үүсвэрээ хаанаас татах вэ гэдэг асуудал болохоор нэгээр одоо багассан гэж үзэж болохоор байгаа. Улсын хурлаас 2013 онд хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг баталж 2014 оны 1-р сарын 1-ээс энэ хууль мөрдөгдөж эхэлсэн. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдсанаар Монгол улсад хувийн болон хамтын хөрөнгө оруулалтын сан байгуулах боломж бий болсон юм. Тэгвэл хөрөнгө оруулалтын сан хэрхэн байгуулах вэ? Хөрөнгө оруулалтын санг байгуулахын тулд хөрөнгө оруулалтын менежментийн компани эхэлж байгуулагдах ёстой. Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь өөрсдөө хөрөнгө оруулалтын сан байгуулж тухайн сандаа хуримтлал бүхий чинээлэг эсвэл хөрөнгөтэй иргэд тухайн хөрөнгө оруулалтын менежментийн компаниар удирдуулах боломжтой болсон юм. Хөрөнгө оруулалтын санг дагаж гарч ирж байгаа шинэ үйлчилгээ бол Кастодион банкны үйлчилгээ юм. Кастодион банк нь хөрөнгө оруулалтын сангийн удирдлаганд байгаа хөрөнгийг хадгалах чиг үүрэгтэй үйл ажиллагаа юм. Монгол улсад өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулалтын сан хараахан байгуулагдаагүй байгаа хэдий ч хөрөнгө оруулалтын менежментийн 3 компани тусгай зөвшөөрлөө аваад байна. Мөн Голомт, Худалдаа хөгжил, Хаан банк гэсэн 3 банк Кастодион банкны тусгай зөвшөөрөл аваад байна. Кастодион банк байгуулагдсанараа бол энэ маань одоо арилжааны банк Кастодион банкны үйл ажиллагааг давхар эрхлээ явж байгаа. Үүний тулд болохоор нийт банкны тухайн үйлчилгээ явуулж байгаа банкны нэгтлэн бодох бүртгэлийн асуудал бас хөндөгдөнө. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс бол Кастодион банкны нэгтлэн бодох бүртгэл хөтлөх зааврыг бол боловсруулад байна. Удахгүй энэ батлагдаж одоо Кастодион банкуд мөрдөгдөж энэ одоо
үйл ажиллагаанд ашиглаж явах тийм одоо боломж бол нэгдэж байна. Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр хэд хэдэн томоохон ажлуудыг хийж байна. Тухайлбал 2014 оны 12 дугаар сараас эхлээд JICA-гийн төслийн хүрээнд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хурамжлын турш хэрэгжих томоохон төсөл эхлүүлээд байна. Төслийн хүрээнд төрийн өмчит компаниудыг үр дүнтэй хувьчлах, шинээр IPO гаргах болон нэмж хувьцаа гаргах асуудлыг төрийн өмчит компанид хэрэгжүүлэх, давхар бүртгэл хийх ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ төсөл 2017 оны 7 дугаар сар хүртэл үргэлжилэх юм. Дараагийн бидний одоо гол одоо анхаарлын төвд байгаа асуудал бол энэ одоо хөрвөх чадваргүй болсон төвлөрсөн компани одоо хувьцаануудыг яаж задлах вэ гэдэг дээр анхаарч ажиллаж байна. Нэлээд их судалгаанууд хийж байна. Гадна дотны улсуудын одоо туршлагыг судалж байна. Бодлогын чанартай энэ дээр бас тодорхой арга хэмжээнүүдийг авнаа. Ялангуяа энэ компаниудыг эдийн засгийн хувьд хувьцаагаа зөвхөн өөрөө бариа суугаад байх биш. Одоо иргэдэд нийтдээ арилжааснаар өшөө их санхүү хөрөнгийн их үүсвэр олох боломж байгаа энэ бүх хөрөнгөч нь татвараас чөлөөлөгддөг. Ингэсний үр дүн та нар төрийн одоо дэмжлэг авч тендерт оролцдог. Ямар нэгэн санхүүгийн их үүсвэрт одоо тийм ээ хамрагддаг. Энэ боломжтой болох талын юм хөшүүргүүдийг бас авч хэрэгжүүлэхээр улсын хуралд одоо тогтоолын төсөл бэлдээд хөрвүүлэхэд бэлэн болж байна. Санхүүгийн зохицуулах хорооноос JICA-гийн төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа хөрөнгийн зах зээлийн чадварыг бэхжүүлэх төслийн хүрээнд Монголын үндэсний худалдаа ажилтнуудын танхимтай хамтран топ 100 аж ахуй нэгж болон төрийн өмчит хувьцаат компаниудын 170 гаруй төлөөлөл IPO гэж юу вэ? За нэмж үнцаас гаргах зөвхөн Монголын хөрөнгийн бирж биш, гадны хөрөнгийн биржид хувьцаагаа бүртгүүлэхийн давуу тал зэрэг чиглэлээр сургалтыг зохион байгуулжээ. За мөн мэргэжлийн байгууллагуудын чадварыг сайжруулах чиглэлд үнцаасны арилжаа эрхлэгчдийн холбоонд өөрийгөө зохицуулах байгууллага гэсэн тусгай зөвшөөрлийг энэ 6 сард өгсөн юм а. За ингэснээр зах зээлд хяналт тавих, тогтолцоог сайжруулах, боловсон хүчнийг чадваржуулах, за нөгөө талаар энэ зах зээлийг шударга, нээлттэй болгоход энэ байгууллагын үүрэг оролцоо нэмэгдэж чухал оролцоотой болж байгаа юм а. Хөрөнгийн зах зээлийн чадварыг бэхжүүлэх энэ төслийн үр дүнд 2-3 төрийн өмчит компанид хувьчлагдаж IPO гаргах давхар бүртгэгдсэн байна гэдэг хүлээлт байгаа юм а. Санхүүгийн зохицуулах хороотой хамтран бэлтгэсэн боломж сонголт нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үзэгч танд хүрэлээ. Хамт байсанд баярлалаа.